дараагийн мэдээлэл танилцуулъя. Швейцарын Давос хотноо дэлхийн эдийн засгийн форум болж байгаа. За энэхүү дэлхийн эдийн засгийн форумын нээлттэй зориулан Oxfam нэртэй байгууллагаас дэлхийн тэрбумтнуудтай холбоотой мэдээллийг гаргасан байна. За дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө бол өнгөрсөн жил 3 дахин өссөн байна. Энэ бол түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ийм явдал болж байгаа юм байна. За ингэж хөрөнгөтнүүдийн тэрбумтнуудын хөрөнгө өсөж байгаа нь нийгэмд бас ийм улс төрийн болон эдийн засгийн хуваагдлыг бий болгож болзошгүй гэж тус байгууллагаас харуулж байгаа юм байна. За арчлалын тогтвортой байдлыг гол хангадаг зүйл нь эдийн засгийн тэгш байдлыг хангах, улс төрийн тогтвортой байдлыг хангах байдаг болвол тэрбумтнуудын хөрөнгө өсөж байгаа явдал нь явандаа нийгмийн хуваагдлыг нэмэгдүүлэх магадaltaй гэж тус байгууллагын зүгээс үзэж байгаа юм байна. За энэхүү Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн форумын нээлтэн зориулсан тайланд дурдсанаар дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2025 онд 16% өссөн. За 18.3 их найд хүрсэн 2020 оныхоо хойш бол 81% өссөн гэдгийг Oxfam байгууллага мэдэгдэж байна. Дэлхийд даяар 4 хүн тутмын нийгэмд тогтмол хоол хүнс авахд байнга бэрхшээлтэй тулгардаг. Дэлхийн хүн амын тал хэсэг нь бараг ядуу нөхцөлд амьдарч байгаа ийм үед бол тэрбумтны хөрөнгө өссөөр байна. За дэлхийн тэгш байдлын сан, Forbes сэтгүүлийн баячуудын загсаал зэрэг эрдэм шинжилгээний судалгаа мэдээллийг сурвалжид тулгуурлан Oxfam судалгаагаа хийсэн. Ингээд баялаг нэмэгдгийн хэрээр улс төрийн нөлөөлөл бас нэмэгдэж байгаа гэдгийг судалгаандаа анхааруулсан. За тэрбумтнууд энгийн иргэдтэй харьцуулахад улс төрийн албан тушаал хаших магадлал нь 4000 дахин их байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. За өөрөөр хэлбэл тэрбумтнууд өөрсдөө хөрөнгөтэй болохын зэрэгцээ тэднэр бол улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлж байгаа нь бас нийгэмд тодорхой асуудлуудыг үүсгэж байгаа юм. За Oxfam бүлэг мөн хамгийн сүүлд хөрөнгийн өсөлтийг гаргасан. За ингээд энэ хөрөнгө өсөлт болох шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаанд татварыг бууруулсан явдалд нь гол нөлөөллийг үзүүлж байгаа. За мөн олон улсын санхүүгийн корпорациудыг олон улсын дарамтаас хамгаалсан монопол тогтоосон хяналтыг сулруулсан бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. За мөн хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг компаниудын үнэлгээ огцон өс нь аль хэдийн баян чинэлэг байсан хөрөнгө оруулагчдын гинтийн ашгийг нэмэгдүүлсэн үйл явц болж байгаа гэж мэдгдсэн. За баячууд болон бусад хүмүүсийн хооронд ялгаа нэмэгдэж байгаа нь улс төрийн маш аюултай бөгөөд тогтворгүй байдлыг бий болгож байна гэж Oxfam-ын гүйцэтгэх захирал Амитах Бихар хэлсэн. За Oxfam-ын байгууллагаас засгийн газрын зүгээс үндэсний тэгш бус байдлыг бууруулах төлөвөөг батлах шаардлагатай байна. За хит их баялагт өндөр татвар ногдуулах, мөнгө болон улс төрийн хоорондын хэлхээ холбоог цаашид бий болохоос хамгаалах. За үүний дотор мөнгөтэй хүмүүс лобби болон компанид ажлыг санхүүжүүлдэг байдлыг хязгаарлахыг уриалж байгаа юм байна. За Норвеги зэрэг цөөн хэдэн оронд хэд баян хүмүүс татвар ногдуулдаг. За харин Их Британаас эхлээд Франц, Итали зэрэг орнуудад үүнтэй тусдаа татварын бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байгаа. Өнгөрсөн жил тэрбумтнуудын хөрөнгө 2.5 их найд доллараар авирцсан. Дэлхийн хамгийн ядуу хэсэг болох 4.1 тэрбум хүний эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээтэй ойролцоогоор тэнцэж байгаа нь тэгш бус байдал ямар хэмжээнд байгааг харуулж байгаа гэдгийг Найроби төвтэй ашигын бус Oxfam байгууллага тооцож гаргасан. За дэлхийн тэрбумтнуудын тоо өнгөрсөн жил анх удаага 3000-аас давсан. За Tesla болон SpaceX-ийн захирал Elon Musk 500 тэрбумаас долларыг давсан анхны хөрөнгөтэй хүн болж байна. За Бихар засгийн газрууд элитүүдэд таалагдахын тулд буруу сонголт хийж байгааг анхааруулж байгаа. Тухайлбал зээл тусламжийг бууруулах, эдийн засгийн эрхчлөө, за тэр дундаа иргэний эрхчлөөг хязгаарласан бодлого баримталж байгаа нь цаашдаа эдийн засгийн энэхүү хуваагдлыг үнзгэрүүлэх аюултайг онцолж байгаа. За энэхүү тайланд дурдсанаар хэд баян хүмүүс цаашдаа уламжлалт болон дижитал мэдээллийн хэрэгслийг улам бүр эзэмших нь нэмэгдэж байгаа юм байна. За тухайлах юм бол Jeff Bezos, Elon Musk, Patrick Soon-Shiong, Францын Vincent Bolloré зэрэг томоохон тэрбумтнуудын эзэмшлийг энэхүү тайланд дурдж, эдгээр тэрбумтнууд нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн фирмүүдийн талаас илүү хувийг эзэмшдэг гэж Oxfam байгууллага тайландаа дурдж байгаа юм а.